удаан хүлээсэн залуусаа. За ингээд эргээд ирсэн шүү. За өгөөл яваад байлаа л та хөрхий. За ингээд шууд товчлог орцгоё. За 1165 дахь анги маань Саул Робин болон бусдад номын санч Библиогийн талаар танилцуулж байгаагаар эхэлнэ. За Библиод хэдэн зууны турш номын санч байсан ба түүний хүрээлэлд орж ирсэн бүхий л ном авраг том болдго юм байна. Нэг үгээр чөтгөрийн жимсэдсэн гэдгийг тайлбарлалаа. За Элбаф бол засгийн газрын хараанд байдаггүй харлаа. Тийм ч учраас дэлхий дахина юу болоод байгааг тэр дорн мэдэж чадахгүй. Харин ойрхон байх загасчид Библиод сонин дамжуулж өгснөөр тэр авраг том болгон Элбаф иргэдэд хүргэдэг юм байна. За Лилит Яна дунд орж ирэн экономик гих эд зүйлсийн хэмжээг хүснээр өөрчилдөг жимс үлэмж биднүүдийн нутагт хамгийн төгс тохирсон жимс юм байна штэ гэж хэллээ. Чоппер шууд энд имчилгээний ямар нэгэн төрлийн ном байгаа юу гэж асуухад Робин харамсалтай нь Охарагийн номнууд бол бүгд л судалгааны ажлууд байгаа. Гэхэд үүнийг Саул засаж мэдээж байлгүй ах вэ. Зөвхөн Элбафаас л уншиж мэдэж болох манай нутгийн имчилгээний номнууд бас байгаа шүү. Гэхдээ номнууд маань бүгд аврах том болсон болохоор буцаач жижигрүүлж болохгүй гэхэд Чоппер уншихад илүү л амар болох юм байна гэж хэллээ. За ингээд Саул Робиноос өнгөрснөө дурсаад буцаад очихсан юм шиг байна уу гэж асуухад тэгэлгүй яах вэ гэж хариулан хэсэг өршлөгдлөө. Гадаа Луфи маань хоёр аврах бацааныг сайхан салуулж өгч байна. Хүүхдүүч бүр айн уйлаад байхад Луфи үнэхээр л зугаацж байгаа харагдана. Нами харин Луфи дээр ирээд тэнэг хогнууд хүүхдүүд уйлуулад гэж хэлэн хүчтэй нудрага амсуулахад бүгдийг нь болиулах гэж байгаад өөрөө дунд нь ороод гаццсан усап маань чсэн нудрыг атгалаа. Нөгөө хоёр аврах бацаан чинь бууснаа Гэрд рүү уйлсаар очиод тэрвэрллээ. Луфи ч агуу дачдын үр сад ингэж уйлвал юу болох вэ энэ ч гэж орилоход Санжи орж ирэн гүй чи энэ хүүхдүүд чинь багаасаа хайр инэрэнгүү сэтгэлээр тижээгдэрэн өсөж ирсэн. Гинэн хүүхдүүд ээ гэж хэлээд эргээд тартал хин нэгнийг санагдуулам залтай харцаагааз. Санжи ч үүнийг хараад юм өмөрөх шууд л зодн энэ тэрэ гэхэнтэй холгүй байхад Луфи сул дорой ийм хүүхдүүд сул дорой арлыг үүсгэндэ гэж хэлнэ. За одоо яалтайч үлээдээ Луфи хэмээн ярилцаж байхад тэдний дээр сүудрлэж дээш харахад Коло модон сэлмээр хамаг хүчээрээ Луфи рүү дайрлаа. Ганц гараараа Луфи сэлмийг нэвдээд Колонд сөхөө өгөлгүй шууд л дээш үсрэн Elephant Gun түүнөрөө хийгээд чиглүүлэхэд болтчихдаг. Усап түүнийг зэмлэн чичд хүүхэд алах нь яаж байгаа юм бэ Луфи гэхэд харин ч Луфи баяртайгаар над руу гинтийн дайралт хийгээд бүр миний дайралтаас болтчихлаа штэ. Энд ч л дайчин байхгүй юу даа гэлээ. За ингээд тэднийг харц зогсох хүүхдүүд ч хүчирхийлэл хэмээн уулга алдаж байхад Колон харин ч бүр догтлон юу яриад байгаа та нар Луфи бол харин ч дог ах байхад гисэр нөгөө бацаануудтайгаа нэг л ам зөрөө салтгүй. За ингэ байж тал нөгөө биологийн багш чинь ирээд түүнийг хальт загнаснаа гэтээ мундаг байна Колон. Энэ хэмжээний зориг зүрхний чинь төлөө чамайг магтъя гэлээ. Колон шууд л түүн рүү сагсаас харван уушийн газрын авгаа ээжтэй өгөөрэй гэсэн. Маа ээж гэхэд Санжи гайхан хүүе чи ч Риблигийн хүүхд байсан юм уу гэхэд Колон нэмж миний аав бол Элбаф дээр ирээд хэмжээ бол ямар ч хамаагүй гэх онолыг үүсгэсэн агуу далайн таримч хүн шүү гэхэд Рибли ч миний нөхөрч хүн л дээ гэд бид гэрэлтэй баталгаажуулаагүй. Учир нь зөвхөн хөгших нь манай нөхөр нэрээ тийм. Манай нөхөр надаас хавь илүү дүүштэй гэхэд Санжи fucking боломж байсан юм байна. Тэ боломжтой байсан юм байна штэ гэлээлтэй. За ингээ бүгд л ийхүү номын санд ирцгэн хамтдаа найрандаа явах гэхэд Робин Саултай хамт араас нь очио. Саултай жаахан ярьсуумаар англээ. Ийхүү Робин үлдэхээр болж Чоппер шинэ имчилгээний ном уншихаар мөн Лилит лабораторио барих байршил олохоор Бони мэдхгүй зүгээр л тэ. Харин Франки Сааныг энэ гайхалтай Адам модар хийсэн. Энд үлдэж жоохон судалгаа инэ гэж хэлснээр тал нь үлдэж тал нь цааш явцгаар боллоо. Учир нь Луфи үнэхээр л үлссэн байгаа болтой. Ингээд тэд яг явах гэхэд Гэрд ичингүүр нь тэдэнд өгцөл байгаа гэлээ. Энэ бол нөгөө миний хобби байгаамаа. Би хүний хэмжээтэй хувцас сурлах дуртай. Гиснэр тэдэнд өөрийнхөө хийсэн хувцсаа өгөн догтлон тэднийг харлаа. Ийхүүд ирсэн малгатууд Элбафын хувцастай болцголоо. Бүгдээрээ шүү. За ингээд цааш салан явцгааснаар хэсэг өөрчлөгдлөө. Элбафын баруун зүгийн цайзад хоёр нөмөрхтэй хүмүүс гарч ирснээр аваргууд тэднийг яаж орж ирснийг мөн дэрсэн малгатуудын хамсаат нь уу гэхэд цэнхэр үст нь Локи хаан байна гэж асуулаа. Хамгаалагчид ч гайхан Локиг нэ түүнэр юу яг яах гээд байгаа юм бэ? Гэмт хэрэгтнэр юу нэг юу хийх юм гэхэд цэнхэр үст дахин нэг удаа Локи хаан байна гэж асууж байна гэж хэллээ. Локиг судлах үгүйг чинь мэдэхгүй тэглээгээд ч түүнийг хориотой байлгахын тулд бид та нарт ямар ч мэдээлэл өгөхгүй гэлээ. Цэнхэр үст маань зөв зүгээр зогсож байгаа л нэг юм хийчлээ. Тэгээд тэгсэн гинт томроодсон аврах биетүүд маань шууд л газар твтэн хөдөлгөөнг боллоо. Энэ хоёр ч энд тохиролцох гэж ирээгүй нь илт харагдлаа.
За дахин нэг удаа хэсэг өөрчлөгдөн баруун тосгонд найр хэлсэн байлаа. Бүгд л баярлан хөөрөн Дори Броги хайруудын гэдэл бүгд л тэдэнд талархснаа илэрхийллээ. Аваргуудын бахархлыг хамгаалж өгсөн мөн Дори Броги хоёрыг сулсан. Хайруудын нэгд Дофламингогийн тамлалаас чөлөөлсөн гэх мэтээр бүгдийг нь дурдан Big Mom Kaido хоёрыг Wano дээр буулгасанд чинь баяр үргээ хэмээснээр эхний хундгыг чимээ цораатлаа. Гэтэл Люфигийн өмнө нэгэн авраг гарч ирэн өөрийгөө танилцуулахад Люфи түүнийг хараад танилаа. 2 жилийн өмнө Сабоди арал дээр боолын дуудлага худалдаа болж байхад түүнийг Рейли аварж байсныг санаж байгаамаа. Тэгээд түүнийг Стенсен гэдэг юм байна. Тэгээд Стенсен намайг санаж байгаад үнэхээр их баярлаа. Би эргэж ирээд бусдаасаа сонссон ч гэсэн бид бүгд чиний туган дор орсныг сонсоод энэ хувь тавилан юм байна гэж утсан шүү. Би заавал талархсан сэтгэлээ барих болно гэж хэлж байна. Тэгээд хөгшин Яруул буюу Жаруул гэж бичдэг нэг юм сонь нэртэй гарч ирлээ. За тэрээр Элбафын хамгийн хөгшин буюу 408 настай юм байна. Люфи түүнийг хараад зог тусчлаа. Учир нь түүний толгой руу сэлэм яваад орсон байна. Люфи ч яг ойрлж айхад Яруул маань харин ч энэ дуулга миний амийг аварсан шүү гэж хэлээ. Инээлдэн цааш найр үргэлжлээ. Люфи ч найрлан зооглож байхад тэднээс нэг холгойхон хоёр нөмөрхтөн Локиг хайсараалаа. Яруул Люфиг тавхтайг нь өргөн түүний агнасан амтныг агнахад хэцүү штэ. Одоо идж байгаа амтныг нь. Гэхдээ энэ бол үнэхээр л хамгийн амттай маха. 408 жилийн турш толгоондоо сэлэмтэй явлаа. Энэ хоолыг ч үгсэн ч идэндээ химээлээ. Усап харин колони баатар болцсон юм уу да гэмээр харагдаж байна. Дараа нь ойлгоно та тий. Тэгээ хоёруудын нарны ирэлэмд хүн гарч ирнэ гэдэг зөвхөн ховорхон тохиолдох зүйл шүү. Учир нь ихэнх хүмүүс Элбафд ирэхдээ тамийн ирэлэмд эхлээд хөл тавьдаг. Даанч цэрлэг амттай дүүрэн өгтүүлсаар Элбафын аимшигтай газраа гэмэн гадуур дотор цургал тараасан шүү дээ гэлээ. Усавч Баатрийнхаа позыг аваад л өөрийгөө тойрон байх аваргуудад томорж гарлаа. Би ч өстө саяхан домох дайчнаар юугөө вадаад сүмийг буулгаж авсан л та гэхэд аваргууд пүү па түүнээс ч өстө бид бүгд өгтлээ хайдаг штэ агуу усап үнэхээр аимшигтай хүчтэй юм аа гэж ойлгоход усап хэлсэн худландаа баригдваа. Тэг яг юу гэсэн юм бэ гэхээр ийм хурдан итгэгчнэ гэж төсөөлөөгүй л ахал та хөрхий. Тэгээ Жимбэ сарахтаа сайхан таалж байхад аваргууд ч түүний арсны өнгийг надад гайхан түүнээс асуулаа. Жимбэ өөрийгөө хүн заагс гэхэд вау ямар янзын юм бэ? Ямар гоё юм бэ? Би бүр үргэлж л усын даг нь харахыг хүсдэг штэ гэх мэтийн жоохон эмзэг талын сэдв байж болох ч гэсэн нэг сүртэй асуудал биш байсан болохоор Жимбэ уралж байгаа ч юм байхгүй харин ч инээсээр тэдний асуулт болгонд хариулт өглөө. Санжиж авраг эмгтээчүүдээр хүрээлэгдсэн байгаадаа үнэхээр л баяртай байлаа. За нөгөө талд Брукийг ч хүмүүс яг юу болохыг нь асуусаар л байна. Харин тэдний хариуд Брук өөрийн дуугаараа хариу барихад уудам ертөнцийн төлөө хэмээн хундаг тулглаа. Нами Зоро хоёр хоорондоо эдгээр аваргууд хизээж гадаад ертөнц рүү гадагшаа явж байгаагүй нь илт харагдаж байна шүү хэмээн ярилцж байхад гинт тэр хоёрын урд дэлб задуулсан Роуд гарч ирээд уушлах гуйлаа. Гэрд гарч ирээд алуу оглохтойхон шиг уушлах гуйгаач гэхэд түүний үгэнд Роуд маш сайн орж байгаа харагдаж байна. За Зоро түүнд хэллээ. Сүртэй штэ хүн үхээгүй юм чинь зүгээрээ гэж хэллэнгээ сархтаа өртөж дуусаад за гэхдээ яах вэ? Усопын ачаар л чиний толгой мөрөн дээрээ байгаа ах шүү. Хэрэв Усоп тэр үед тийм үг хэлээгүй байсан бол юу болохыг хэн мэдлээ гэж зэвүүн харахад Роуд шууд л шээсэн гоожоод газар руу унлаа өргөс. За Гэрд ч Зоро дараагийн удаа тэгвэл өөрийгөө бити бариарай. Тасалчихоо гэж хэлэхэд Роуд бүр паниктаад би чинь зүгээр л энгийн л нэг Элбафын дайсны ядал нарны бурхан болж хороо дэлхийг захирах гэсэн жижигхэн оролдлого штэ тэр чин гэж хэллээ. Тэгээ Зорогийн анхаарлыг бурхан гэх үгэнд татлаа л та. Гэтэл гинтэлдээ бүгд нарны бурхны талаар ярьж эхлэх ба нийт 3 талын маргаан тэдний дунд үүсдэгэ. За нэгт нарны бурхан бол хувьсгалын бурхан тэнгэр буюу бүгдийн эрхчлөөг тогтоогчоо мөн аврагч гэхэд хоёр дахь хоолой маань буюу хоёр дахь таамаг маань Ника бол сүрлийн бурхан сүрлийн бурхан тэнгэрэ гэж хэлж байгаа. Гурав дахь нь болохоор үгүй тэр чин инээдийн бурхан хаа явсан газраа инээдийг авчигч гэж маргалдлаа. За энэ бүгд Люфийн ягийн анхаарлыг татаж Люфи хөгшин жирүүгээс эднарын яриад байгаа юм нь бурхан дэр нь ямар учиртай юм бэ гэж асуулаа. Энэ яриа юу? Элбаф бидний өг дээдсээс удламжлагдсан ирсэн эртний домгийн бичээс байдаг юм аа. Түүнийг хоолыг хаарлыг гэж нэрлэдэг юм. Даанч эртний нууц бичээсээр бичигдсэн тул одоогоор тэр бичээсийг хинч ойлгохтой уншиж тайлбарлаж буюу гаргаж чадахгүй байгаа гэлээ. Тийм ч болохоор Никагийн талаарх яриа дам явсаар олон талын л яриатай болсон. Чи ер нь бурхан гэж яг юу болохыг мэдгүй л үфий.
Харлигийн хэлснээр буюу Харли дээр гарснаар дэлхийн нийт 2 удаа сүүлийн ирмэг дээр тулж байсан гэдэг. Яг сүүлийн энэ үеэр Никагийн оршихуй ил болдог. Түүхт үгүйснээр дэлхийн сүрлээс аврагч баатар уу? Аль эсвэл бүгдийг нь сүйтгэгч үү? Тэр гарч ирснээр л дэлхийн шинжилэлт хийгддэг юм аа. Мэдэхгүй юм да. Ийм л болохоор хүмүүс Никагаас айж имэдэг. Гэхэд Ника юу? Нэр Бони яриад байсан юм байна штэ. Нарны бурхан гихч цагаан үүлээр өөрийгөө хүрээлүүлж чангаар инээж итгэл найдваргүй болохын цагт найдрын галыг асан инээсээр гарч ирдэг гэлцдэг юм. Тэгээл намайг адилхан гэдээсэн юм байна штэ. Гэтэ би тэр биш штэ гэж хэлж байгааг харсан манай хөгшин маань түүнийг хараад их л гайхлаа. Ингээд яриаг тасалж аваргууд Люфид хандан аливаа Люфи Никагийн яриаг битгий таслал та. Бид бүгд л түүнийг хүндэлдэг сонсох дуртай штэ гэлээ. За ингээ хөгшин маань үргэлжлүүлэн Локич бас түүнийг хүндэлдэг байж үлээ. Аавыгаас хөнөөсөн шалтгааныг нь Никагийн замлаар явж байгаа болохоор өөр аргагүй байсан гэж тайлбарлаж байсан гэхэд бүгд түнд уурлаа. Люфи энэ бүгдийг харангуутаа Локи сайн хүн биш юм уу гэхэд тэдний эргэн тойронд байх хөгшин залуугүй бүр аваргууд бүгд л шууд түүнийг үгийн муугаар харааж үгүй гэж дуу нэгтэйгээр хорилтлаа. Хааны удмын нуган үр төрөхөд энэ бүх хараал эхэлсэн. Локиг төрвөг буюу хааны удмын сайн ад үхэж Big Mom хөгшин аваргыг алсан. Жилийн дараа л гэхэд хатан хаан маань насан эцэслэн Локи 10 настайдаа л бүр барагдашгүй хүчтэй болж Тамир илмийн бүхий л аимшигтай араатнуудыг өөрийнхөө анд нөхөд болгон тэд нартайгаа тоглодог болсон. Тэр бүхий л тэр амьтдынхаа заримыг нь тосгонлуу явуулж дүрсгүйддэг байсан. Тэр бол энгийн нэг юм бишээ, тэр бол чөтгөрийн амьсан дүр гэж ярицгаалаа. За хөгшин маань Бич Локиг хаан хараалтыг хөнөөх орлогыг нь зогсоох гэж байгаад толгоонд ийм сэлэмтэй болсон л доо. Локи бүр далайд гарч дэлхийг төвөөж байхад нь Шанкс 6 жилийн өмнө түүнийг барьж энэ харал дээр авчирсан гэхийг сонссон Люфи зөөлхөн мишэлээ. За аваргууд Шанксыг саяхан л Элбафт байсан удалгүй яваад өгсөн гэж ярьцгаалаа. Люфи Симхийг ашиглан найраас бултаж нууцаар гарахад Зоро түүнийг ажиглаж байснаа. Чи юу нь яг юу сэдэд байна Люфи гэж түүн дээр ирлээ. Манай Люфи яг юуг нь уухвтэй шууд л хэлээд өглөө. Локитэй нэгэн гэрээ хийсэн юм аа гэд гэрээний хадлаар бүгдийн Зороод хэлээд өглөө. Тэгсэн Зоро харин ч өөрийнхөө хаан аавыг өөрийн гараар алсан хүний үгэнд шууд итгэх нь ухаантай зүйл бишээ. Тэр бол энэ нутгийн бүхий л хүний зэмлэлийг хүртсэн. Гэхэд Люфи гүй Локи Шанксийн байгаа газрыг мэдж байгаа ганц хүн ийм байна гэхэд Зоро энэ мэдээлэл Люфид ямар чухал болохыг ойлголоо. Хэрвээ Локи худлаа ирвэл түүнийг буцаад л гөвчөхөд болно штэ гэж хамгаарлаа. Зоро харин түүнийг харч байгаагүй болохоор сонирхолтой төрсэн бололтой энэ даалгаварт хамтдаа нэгдлээ. Гэхдээ ганц л нөхцөлтэй. Хэрвээ Локи ямар нэгэн зүйл хийхийг оролдох юм бол шууд алнаа гинэ. За ингээд манай хоёр маань цааш явах гэж байтал гинтл Нами гарч ирээд та хоёр одоо тэгээ тэр түлхүүр нь хаана байгааг мэдж байгаа юм уу ер нь гэснэ хамтдаа хуралцдаг. За ингээд манай Нами маань өөрийнхөө доор байдаг хүн гэх юм уу нэг тийм шинэ үтэлч тэр нь Роуд юм байна. Ингээд Роудийг өөрсдийг хүргэгчээр аван түүнээр салаа хөлөглүүлэн цааш явцгаалаа. Нами өөрсдийнх нь баяраас өөртөө ингээд нууцаар явсандаа гимшиж байгаа ч Люфи бол өөрийн маха автсан хүн юм санаа зов харин ч баяртайгаар цааш явцгаалаа. Роуд харин аваргууд ч одоо уух юмдаа автцсан юу тэмдэглэж байгаагаа санахгүй байгаа хөө гэхэд Нами тэгвэл бүх эрдэн салга болсон ч санахгүй гэсэн үг гэлээ. Зорооч түүний нүд өөрчлөгдөж байгаа хараа санаа зовсоор хэсэг доошилчлаа. Локи орилж байлаа. Хинлүүвэ гэвэл нөгөө нэг хоёр хүнтэй нууц хэлэлцээр хийж байгаа л та. Тэр хоёр Локиг Холли Найс буюу ариун хөлөг баадруудын нэгнээд нэгтгэхээр ятгаж байлаа. Локи шууд л тэднийг үүсгэхэд нэгэн цэнхэр үст нь төвчээр алдагдан өмсөж байсан өмөргөн сэмэрэн сом шиг хэлбэртэй болоход Тамир илмийн бүхий л мангасууд тэдэнд л ойртож байлаа. Цэнхэр үст Локиг сүүлийн боломж шүү гэж сануулхад Шанкс шиг гар Локи дахин санууллаа. За амьтдад тэдэнд лөө ойртоход Локи алив залуусаа тэднийг тасар тат гэхэд цэнхэр үст гинтл алга болчлоо. Тэгээ араас нь дайрах гэж байсан авраг чоныг нөгөө сум шиг юмараа шууд л ороогоод дээш татлаа. Локи үүнийг хараад гайхахад Шанксын ихэр шиг залуу гарч ирснэ. За тэгвэл одоо хариулт өөрчлөл энэ хогчин амьд үлдээ гэж байна. Локи андыгаа хараад тэгсэн үү яасан те би чадахгүй гэж доромчхон хэллээ. Гинтл ааш зан хувиран уура залгичгүй гэлтэй инээн бүх уур хилэн 6 жилийн турш цуглаж байна. Энэ бүгдийг би дэлхийг сүрлэхдээ гаргах болно гэж орилсоор энэ хүн маань дуусч байна. Chilling out, maxing, relaxing. Summertime weather, fantastic. Kick back. I'ma crack another cold one. Barbecue chicken almost done. Kick back.
Hey, all the shorties came through when my friends came too. It's a vibe at the kickback, yeah. And we live from the kickback. What's up? What's up? They making fun of me. They say.